За тэгвэл өнөөдрөөс шинэ хичээл order block гэдэг хичээл үзнэ. За order block-оос өмнө биш дээ. Одоо энэ order block гэдэг зүйлийг үзэхээс өмнө бүгдээрээ юу үзэх вэ гэхээр бүгдээрээ нэг өмнөх одоо нэг зүйлээ бодоод үзье. Юу вэ гэхээр хан ширн тэ одоо нэг өмнөх хичээл дээр үзсэн liquidity void үүсгээд мөн түүнийг одоо fair valuation хийдгээ. Ер нь бол ханш гэдэг ер нь бодит үнийг одоо тогтоож явдгаа гэж бүгд ойлгосон шүү дээ, тийм үү? Тэгэхээр ханш ирэхэд бол нэг газар өссөн бол үүнийхээ яахна буцаж fair valuation хийгээд буцаад дараа нэг өснө. За энэ газараараа fair valuation хийгээд дараа нэг өснө. Fair valuation хийгээд дараа нь өснө. За тэгэнгუთ одоо энэ нэг ийм зүйл харна. Тэгвэл ханш гэдэг өөрөө ерөнхийдөө бид нар ингээл нэг хідэн candle-ууд хардаг тийм одоо шил нэг иймэрхүү candle-уудыг хараад өө за цааш нь унчлаа л гэдэг ингээ харчдаг тийм. А гэтэл яг энэ candle-уудыг бүгд ингээ хараад байцсангууд энэ candle өөрөө яаж байгаа? Эндээс унаад энэ ногоон candle руу өсөөд буцаж унж байгаа байхгүй. Тэгэнгუთ энэ candle дотор ч өөрөө юу явж ийн гэх тэгэхээр нэг иймэрхүү тийм нэг иймэрхүү хөдөлгөөнүүд яваад байдаг байхгүй. Тэ нэг ингээл тэ дандаа нэг өсөж байгаа бол нэг ундаг, нэг өсөж байгаа бол нэг ундаг, өсөж байгаа бол ундаг, унаал өсдөг. За тэгэнгუთ бидний fair valuation буюу одоо тэр хөдөлгөөн яагаад ингэж дандаа нэг газар очоод дандаа нэг range хийчээд нэг газар очоод range унжорчээд нэг газар очоод range хийж унчаад нэг газар очоод буцаж хүчтэй унаад буцаж range хийж унжорчээд ингэж явдсан бэ гэдэг санааг. За тэгэнгუთ энэ л өөр нөгөө нэг ханш өссөн бол fair valuation, өссөн бол fair valuation, өссөн бол fair valuation тэ өссөн бол fair valuation ингэ яваад байгаа. За тэгвэл одоо энэ дэр нэг асуулт. Ханш эндээс өссөн тийм үү? Эндээс өсөхдөө маш хэмжээний buy-рууд ханшийг өсгöd байгаа тийм үү? За эндээс буцаад ханш sell руу орж чинь. Тэгвэл бидний fair valuation тогтоод байгаа бүс юу вэ? Энэ ranges энэ range орно тийм үү? За энд ялгаагүй адилхан. Ханш дэш өссөн. За өсгöd унгаж чинь. Тэгвэл энэ ranges энэ range орнд ерөөхдөө юу болж байна? Fair valuation гэдэг зүйл тогтоод байна шүү дээ тийм үү? Ханш бол энд ингээ бодит үнийг тогтоогоо яваад байна тий. Тэгээ яг магадгүй дараа нь энэ маань ингэж орж ийшээ явдаг ч юм эсвэл энэ доотлолт үүсч байгаа fair value gap орж явдаг ч юм уу тий. Ямар ч тач ерөнхийдөө бол нэг газараа өсөөд унаад буцаж өсөөд нэг range хийгээд байгаа эднэр бол ерөнхийдөө юу вэ гэхээр fair valuation буюу одоо энд тий ханш одоо ингээ тий одоо fair value gap үлдээхгүй яваад байна. Энд бол ерөөсө gap байхгүй. Энд бол зүгээр л дандаа buy-рууд болон sell-рууд маань бодит үнийгээ тогтоогоод яваад байгаа юм байна тий. Тийм одоо майндаар ханшиг харна гэсэн үг. За тэгэнгუთ энд өөрөө захиалга гэдэг зүйл өөрөө бид нар ингээд order block гэдэг зүйлийг бид нар ингээл нэг одоо шил энийг бүгдээр ингээд daily-гийн лаа ингээ бодъё л доо. Daily-гийн харлаа, ногоонлаа, харлаа тийм үү. За тэгэнгუთ энэ daily-гийн харлааг ногоонлаа бид нар ингээ жоохон зураад үзсэн чинь эн чинь бүр 1 цагийн чартаа зураад үзсэн чинь ингээд өсөөд тэгээд ингээд унжаага тий ийм лаа боллоо гэж бодъё л да тийм үү. Тэгвэл энэ дээр юу гэж үзэх вэ гэхээр бид нар энэ ногоон лагийн үзүүрээс энэ бол юу вэ өөрөө? Энэ бол fair valuation тогтцсон байна. Ханш бол энд бол ерөөсөө тий одоо юу гэдэг нь consultation явсан байна гэж бодсон шүү дээ тийм үү. Consultation буюу range явсан байна. Зүгээр ингээд нэг талтаа хөдлөөгүй эн чинь ингээд унчаад өсөөд унцсан ингээд гурван хөдөлгөөр давхцаад энэ нэг ерөөдөө бол яг энийг бол бид нэг range гэж харж шүү дээ тийм үү. Одоо энийг бол ингээд range гарч. Тэгвэл юу гэж хэлэх гээд байна гэхээр range болгон өөрөө order block болно гэсэн үг. За энэ их чухал шүү манайхаа. Range болгон өөрөө order block бол. А ямар order block болохыг бүгдээрээ одоо жоомж үзье. За одоо тэгэхээр яг энэ гурван лааны хувьд бол бид нар энэ хар лагаас орж ирсэн. За энэ харлаа өсөөд энэ үзүүрээс ханш ингээд унгаад дээшээ биш энэ чи бүр заад ингээд тэ ханшиг бүр унгаад өсөөд унгацсан байна тийм үү. Тэгвэл яг энэ үзүүрээс энэ үзүүрийн хооронд энэ бол ерөнхийдөө юу юм бид нар юу гэж үзэх юм? Retracement. За одоо юу гэдэг энэ хөдөлгөөний retracement гэж үзэж болно тийм үү. Дахиад expansion-ийн эхлэл ямар нэгэн байдлаар ханш ийшээ орж яг энэ тодорхой яг энэ хугацаанд тодорхой хэмжээнд энд бол ханшиг бол ордеруудыг цуглуулсан байна тий. Арилжааны ордерууд бол энд ингээд цуглараад ингээд энд бол тодорхой хэмжээгээр удагдсан байна. Энд бол юу гэж энэ ханш бол ерөнхийдөө бол хоёр талтай арилжаа хийгдсэн байна. Тийм учраас энэ бол ерөнхийдөө бол fair valuation болсон байна гэж үзэж байгаа байхгүй. Тийм учраас энийг order block гэж ярьдаг. Би тэгтээ ерөөсөө энийг яриаггүй. Энэ яагаад таад энэ яагаад энийг ингэ сонгож байгаа юм бэ? Энд яагаад яриад байгаа юм бэ гэж бодож иж магадгүй.
Эхлээд энийг эхлээд тайлбарлая. Тэгэхээр ямар ч лаа үүссэн. За ингэ ногоон лаа үүслээ. За тэгсэн дараагийнх нь эндээс нэг харлаа орж ирлээ. За харлаа. За дараа нь дахиад эндээс ингэ хүчтэй ногоон лаа орж ирлээ. Тэгвэл бид нар юу гэж үзэх юм? Энэ range-ийн хооронд яг энд бол юу юм зүгээр л order block гэсэн байна энэ хөдөлгөөн гэж үзэх гээд байгаа байхгүй. За энэ концептээр явшсан. Яагаад вэ гэхээр дахиад нэг удаа яагаад вэ гэхээр хан шинтээс өссөн. За өсөж чинь нэг газар орлоо унлаа. Дахиад өслөө. Тэгвэл энэ бол өөрөө ингээд order block болж байгаа. Яг энд ингээд consultation range явцсан учраас энэ range-ийг бид нэр дараа нь орж хан шинтээс support болж болно. Эсвэл энийг сэтлээ буцаад эндээс rejection авч болно гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэрийг бол бүгдээр жоо гэж байна. За тэгвэл ICT-ийн ярьж байгаа яг order block гэдэг зүйл. За бүгдээр энэ дээрх эхлээ bullish order block гэж үзэн. За order block гэдэг зүйл ерөнхийдөө юу вэ гэхээр энэ штэ. За энэ support level. За support level ингээд юу вэ гэхээр энэ магадгүй өмнөх internal гэж болно тийм үү? Internal. За магадгүй daily-ийн лан дээр ингээд ханш ингээд нэг өмнө ингээд нэг low үлдээсэн. Тэр low руугаа ханш ингээд унжээж болно тийм үү? За internal range liquidity тий. За internal range liquidity гэдэг fair gap ч хийж болно. Order block ч хийж болно тийм үү? Тэ ямар нэгэн support level. Гэхдээ энэ маань болохоор зүгээр нэг ингээд таад ингээд юу гэдэг нэг ингээд энэ ханш нэг ингээд reaction аваад байна гэдэг нэг ийм одоо өмнөх бидний одоо нэг support level-ээр үздэггүй. Ерөнхийдөө бид юу үзэх үү гэдэг нь нэг fair gap, нэг бол order block. Тэрийг л үзэн шүү за. Тэрнээс биш тэгээд тэрнээс биш зүгээр ингээд ханш нэг энэ нэг ийм support үүсгээд байна. Энэ support level энэ биш шүү за энэ биш шүү манайха. Нэг бол fair gap, нэг бол order block шүү за. Тэрийг маш сайн анхаараарай. За ямар нэгэн байдлаар том одоо тий high time frame-ийн PD area шүү дээ одоо. High time frame-ийн PD area буюу одоо PD area дотор ч fair gap order block-од ороод шүү дээ тийм үү. Мөн энэ болохоор өөрөө юу хэлээд байгаа? Энэ бол өөрөө liquidity хэлээд байна тийм үү? Liquidity. Тэ? За. За тэгвэл нэг тодорхой хэмжээний нэг том цагийн дэ support level дээр очичлаа ханш. Тэгвэл бид нэг ханшиг ажиглана. За энэ дээр болохоор ерөөсөө зүг аваагүй шүү. Order block-ыг бид ерөөсөө зүгээр үзэхгүй дандаа их бээр нь авна шүү. За. Их бээр нь авна. За тэгвэл ханш ингээд нэг унж орж ирлээ. За энэ ингээд daily-ийн лаан дээр нэг цагийн лаач унж орж ирж байгаа ч юм те. Daily-ийн одоо юун дээр том цагийн high time frame-ийн PD яриад те. За тэгэнгүүт хаашаа тодорхой хэмжээнд нэг цагаар ингээд нэг тийм bearish candle үүсгэснэ. За тэгэнгүүт дараа нь энэ bearish candle-ыг дараагийн лаа маань эсрэг хөнгөн candle-ээр их бээр эвдэх үед бид нэр энийг valid буюу те одоо энэ болохоор ингээд өөрөө order block болж байна гэдэг санааг илэрхийлж байгаа гэсэн. Яг энэ лаа бол өөрөө. Тэгэхээр энд бид нэр ингээд нэг daily-гийн тэгээ нэг юм range авчлаа. Daily-гийн high time frame тийм үү? За тэгэнгүүт энд ингээд одоо нэг liquidity үүссэн заяа. Энд ингээд internal-ийн ингээд нэг fair gap байгаа заяа. Том цагийн daily. За тэгэнгүүт хан шиндээс ингээд унж ийн. Унаал орчиж. За тэгснэ яг энийг авснаа. Аваад нэг одоо ийм нэг хар тий одоо уналтын candle үүсгэсэн. За энэ уналтын lag ханш их бээрээ эвдээд ороод ирж байгаа. Хөдөлгөөнийг их бээрээ эвдээд бодигоор хаагдах үед бид нэр энэ лагийн одоо сүүлийн энэ лагийн order block болгоно. Order block гэж үзэн гэсэн үг. За тэгэнгүүт энэ order block-ыг сэтлэнгүү та арилжаанд орчиж болно заяа. Энэ order block-ын сэтэлч энд нь орчих. Эсвэл дараа нь санаа юу гэдэг хэсэг хугацааны дараа ханш бол ерөөд бол орж ирээ те. Орж ирээд энэ order block-ыг ерөөд бол шалгалт хийнэ. Заавалж биш. Гэхдээ үнэхээр тухайн хөдөлгөөнийг харна. Order block ч биш ерөөд бол fair gap үлдээж ийшээ шатгаж орж болно. Тэ? За энэ дээр болохоор бид нэр order block үзэж байгаа учраас order block-ын жишээн дээр order block руугаа хатуулж байгаа шүү. За тэгэнгүүт хэсэг хугацааны дараа ингээ ханш order block руу орж ирэх үед нь бид нар мөн адил энийг одоо энэ order block шууд орж ирэхэд нь арилжаанд бас болохгүй. Хамгийн гол нь орж ирээд тухайн order block гэж үнэхээр хүндэлж ийн үү гэдгийг эхлээд харна гэсэн үг. За хүндэтгэд бол ерөнхийдөө бол хэдэн зүйлүүд байгаа да. Юу вэ гэхээр за
юу вэ гэхээр энэ order block гэдэг маань өөрөө бас бидний нөгөө нэг CS буюу те consequent encouragement гэдэг үзсэн шүү дээ тийм үү. Fairly gap-ийн бол 50% гэж байдаг. Тэгвэл order block дээр болохоор mean threshold буюу те одоо order block-ийн 50%-ийг бид нэр одоо хүндлэх ёстой гэдэг тийм санааг хэлэхэд байна. Ер нь бол ингээд энэ ICT маань ерөнхийдөө яг юу ч вэ? Dealing range ч вэ, fairly gap ч вэ, order block ч вэ, ямар нэгэн одоо юу гэдэг PDR ч вэ, ямар нэгэн зүйлийг дандаа 50% амар чухалчилж үздэг. 50% чухалчилж үздэг. Тийм учраас order block дээр болохоор mean threshold гэдэг ингээд оролцсон маш цаа. За тэгэхээр та админы оролтыг харж ирсэн бол би order block дээр ярангууд order block-ийн 50% яаж ийна гэдгийг маш сайн ажиглахыг бол та мэдж байгаа. Энэ арилжаа энэ order block-ийн 50% хүндэлж ийн хүндлэхгүй байна уу гэдгийг. За тэгвэл дараа нь хааш ингээ өсчөөд тодорхой хэмжээгээр уналт орж ирээ те. Энэ одоо order block руу эндээс таад оролцож болно, эсвэл энэ дээр ч оролцож болно. Оролт хийж болно. Бидний stop loss юу гэхээр энэ лоон доор л ах хэвээр. Тэгээ бидний TP яах нь буцаагаад энэ хаяг ивдсэн энэ external одоо тэгэхээр ханш эндээс нэг өсөөд эндээс өсчөөд ингэж унаад энэ лоор нэг liquidity аваа те. Тэгээд эн чинь бидний өмнөх одоо external болсон шүү дээ. Ерөөдөө л да. External тэнгуут л дараа нь яаж ханш нэг энд нэг order block үүсгээд буц тийшээ орж ирээд дахиад шинэ external хийчлээ. Тэнгуут бид нар яах нь дараа нь эндээс ханш buy явах боломжтой юм байна. Order block. За тэгээ эндээс бид нар buy хийн. Бидний энд унгааж байгаа хөдөлгөөн юу вэ? Энэ заавал liquidity үлдэн шүү дээ. Энэ унж орж иж л байгаа бол энэ заавал liquidity гэдэг зүйлтэнд бол би болохоос аргагүй. Тэгээ эндээс хааш яах нь вэ? Дараа нь бид нар эндээс buy хийгээд TP-г ийшээ харах нь шүү дээ. За ингэ тий. За тэгвэл одоо энэ дээр бүгдээрээ нэг юунд харна. Жишээн дээрээ сайн тайлбарлаа юмнаа тэгэхгүй бол. За. Тэгэхээр order block гэдэг зүйл чинь өөрөө яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг санаа сая бол таад ойлголоо. Order block гэдэг бол тухайн хөдөлгөөнийг одоо нөгөө нэг сүүлийн хөдөлгөөнийг displacement эвдэж чадж гэнэ үү гэдгийг хэлээд байгаа байхгүй. Бид нар зүгээр энийг ингээд лагаар биш заяа. Зүгээр энийг ингээд лагаар биш. Зүгээр бид нэр ингээд line chart-аар хард үзье. Line chart-аар. Line chart-аар. За болоо нэг 5 минутын лаг ч юм те. Line chart-аар хард үзье. За тэгэнгуутаа line chart-аар харангууд одоо бид нар яг энэ хөдөлгөөнийг харъя л да. Энэ хөдөлгөөнийг. Энэ хөдөлгөөнийг. За ханш ингээд бид нар ингээд хөдөлгөөнийг ингээд харангууд энэ биднэрт нэг лоб байна тийм үү? Энд нэг лоб байсан байна. Ханш ингээд энэ лоб руу дайрч ин те. Энэ лоб руу ханш ерөөдөө ингээд дайрж байгаа хөдөлгөөн байна гэж бодъё. За. Тэгвэл одоо бүгдээр энэ liquidity авсан юм чинь ханш юу нь дээшээ buy байгаад байгаа. Энэ liquidity авсан чинь би одоо эндээс buy арилжаа хийнэ гэдэг бид нэр ингээ buys буюу одоо бид нэр ингээ арилжааны хандлагатай бай гэж бодъё. Харж байгаа үнцэг. За тэгэнгүүт тэгсэн чинь ханш ингээд энэ liquidity-г авсан мөртлөө маш хүчтэй унаад штэ дахиад. Унаад байна. Тэнгууд бүгдээр энийг сайн хараарай таад маань. Энийг. За. Тэнгууд эндээс ханш унаад байна тийм үү? Унчлаа. Retracement, expansion, retracement, expansion, retracement, expansion, retracement тийм үү. За тэгвэл одоо бүгд энийг нөө түрүүний range-ээр аваад. Тэгвэл энэ болгон бүгд өөрсдөө яах нь order block бол ханшиг унгаад нь штэ доошоо. Fair valuation хийгээд унгаад байна тийм үү. Энэ бүгд өөрөө ямар нэгэн байдлаар order block. За бүгдээрээ жоохон мэж үзэхээс өөр төрлийн order block баг. За тэгвэл яг энэ хөдөлгөөнийг хамгийн сүүлчийн одоо энд яаж ийн ханш. Энд яаж ийн ханш ингээд доошоо унсан байна тийм үү. Тэгвэл энэ хөдөлгөөн эндээс унахтаа маш хүчтэй унаад энэ доотлын ловыг авсан биз дээ те. Энэ доотлын ловыг авсан байна тийм үү. Энэ доотлын ловыг. За доотлын ловыг авчаад маш тэ дээшээ унж орж ирч. Дээшээ өсч орж ирч тийм үү. Энийг эвдэж байгаа. Тэ. За тэгэн гут биш дээ. Тэгэн гут одоо энэ бидний market structure shift гэдэг энэ бид displacement хөдөлгөөн орж ирч. Тэгвэл бид нар юу гэдгээр энд ханш унаад өсөөд унтсан байна те. Унаад өсөөд унтсан байна. Тэгвэл бидний энд бол order block юу юм бэ гэхээр энэ сүүлийн яг энд ингээд бас order block байгаа. Энэ бидний дараагийн үзэхээр өөр order block заяа. Би болохоор яг энийг биш энэ хөдөлгөөнийг унгааж байгаа энэ хөдөлгөөнийг эвдэж байгаа order block гэх хэрэг байгаа байхгүй. Энэ сүүлийн хөдөлгөөнийг эвдэж байгаа сүүлийн яг энэ range-ийг эвдээд байгаа энэ хөдөлгөөнийг өөрөө бид нэр маш сайн анхаарч байгаа хэрэгтэй.
Энийг ингээд одоо их бээр эвдсэн. Энэ би их бээр эвдсэн л байна л да. Энэ одоо уналтын хөдөлгөөнийг их бээр эвдсэн байна тийм үү. Тэгвэл бид нэг төсөөлнө шүү дээ. Энэ зүгээр хар кандл байгааз. Энэ бол ингээд доошоо ингээд унгаж орж байгаа зүгээр ингээд нэг хар кандл байгаа байхгүй. Яг саяны одоо зурган дээр хардагчлаа. За энэ доор нь би тавьчих заяа. Доор нь тавьчих. За тэгэнгუთ энэ хөдөлгөөр юу вэ? Энэ хар кандлыг их бээр нэвдэж байгаа. Тэ? Ийм ногоон кандл юм тийм үү? Ногоон кандл. Тэгээд энэ хөдөлгөөн. За тэгэнгუთ дараа нь тэгвэл бид нэг яах нь энэ хэсэг хугацааны дараа энэ ордер блок руу ханш. Энэ ордер блокийн 50% бол өөрөө бидний одоо яг энэ ордер блокийн 50% те. За тэгэнгუთ дараа нь ханш яаж ийн өөрөө ийшээ орж ихтэй ирээдүйд явсараа тодорхой хэмжээр орж ирчээ буцаа дараагийн хөдөлгөөнийг хийж штэ тийм үү. Тэгэхээр яг түрүүний саяны одоо эсэтигийн яг материал дээрээс үзсэнчлэн бид нэр энэ хөдөлгөөний энэ дээр нь ч баядаж болно. Хамгийн гол install-сын доор авах хэрэгтэй. Дахиад унаад ороход 50% байсан ч баядаж болно. Тэгээ эцсийн байдлаар бид нар юу юм гэхээр энэ дээр үссэн high, энэ дээр үлдээсэн high, энэ өмнөх high руугаа liquidity харж TP харж арилжаанд орно гэсэн үг байхгүй юм. За тэгвэл энэ болохоор ганц candle авч байгаа ш. За манайхаа ганц candle авч байгаа. За тэгвэл одоо бүгдээ энийг юу байл та. Энийг бүгдээ лагаар үзье л та. За лагаар үзсэн чинь хартаа юу вэ? Ийм том ордер блок шүү дээ. Лагаар үзсэн чинь ийм том хөдөлгөөн. Тэгээд яаж наач дараа нь энэний 50% руу орж ирээд тийш дараа хөдөлгөөс юм шүү дээ. За энэ дээр гайхчих магадгүй. Энэ ягаад ганц лагаар ядчих байгаа юм бэ? Ингээд одоо 1 2 3 4 л хамгийн гол нь яг энэ тухайн хөдөлгөөнийг их бээр эвдсэн байх ёстой шүү заяа. Хэддэг ч лаа хамаагүй. Тэгвэл энэ хөдөлгөөн өөрөө ордер блок болно гэсэн. За энэ дээр за тэрийг болохоор арай өөр CSIT гэдэг арай өөр ойлголт байгаа. Тэрийг болохоор бүгдээ дараа нь үзье. За энэ болохоор олон кандалыг эвдэж байгаа хөдөлгөөн байгаа тийм. Сая би та моментумээр үзүүллээ тийм үү? Моментум гэдэг буюу тухайн хөдөлгөөний яг энэ хөдөлгөөний одоо вевер тий одоо давлгаагаар нь үзүүлсэн тий. Тэгээ энэ эвдээд буцаж орж ирээд яг энэ 50% шалгаад ингээд яг үссэн байна. За тэгэнгუთ за өдөрт арай өөр жишээ үзье л та. Энэ нь дандаа long талдаа яваад байгаа юм чи long жишээнүүдийг харъя заа. Дандаа одоо энэ л болохоор дандаа нэг reversal жишээ харж байгаа шүү дээ манайхаа. Дандаа reversal жишээ харж байгаа шүү дээ. За өөр reference point хийж байгаа хөдөлгөөн юу вэ? Reference point би ямар нэгэн байдлаар low аваад явж байгаа хөдөлгөөн. За энд нэг за энийг харъя. За энэ хөдөлгөөн. За энэ болохоор бүр моментум бүр ийм том биш тийм үү? Ийм том хөдөлгөөн байгаа даа тийм. За тэгвэл энэ болохоор моментумээр байна тийм үү? Бид нар болохоор энийг ингээд яг эндээс ханш хөдөлгөөн доош нэг хүчтэй ингээд вевээр орж ирж байгаа хөдөлгөөн биш тийм. Хөдөлгөөнөөр орж. Гэтэл яг бид нар болохоор энийг болохоор яг сүүлийн энийг бид нар ордер блок гэж үзье л. Яг үнд бол энэ бол өөр ингээд томоор ордер блок л болж байна л та. Гэхдээ бүгдээ яг энийг голд нэг ногоон кандл байсан гэж үзээд тэгээд яг энийг л ордер блок болгоод үзчих. За тэгвэл энэ ингээ ордер блок болгочих. За энийг яг ордер блок болж байгаа гэхээр энэ өөрөө энд арай эвдээгүй ч гэсэн энд ингээ дараа нь эвдээ гараад ирж байгаа ордер юу их бээрээ. Тэгвэл энэ бидний нэг цагийн ордер блок болж байна тийм. Энэ ордер блок өөрөө юу хийж байгаа? Энэ доотлын liquidity-г авч байгаа хөдөлгөөн биш тийм. Эдрийг авч байгаа хөдөлгөөн байна тийм. Тэгвэл бид нар дараа нь яах нь ханш орж ирлээ энэ ордер блокийн 50%. Энд дээр ч орлож болно хамгийн гол нь stop loss энэний доор ах хэвээр. Тэгээд 50%-аас нь орж болно, энд дээр ч орж болно. Хамгийн гол нь TP-гээ буцаагаад ийшээ гаргах нь шүү тийм үү. Тэгээ энэний high 1, TP1, TP2. Тийм. Ордер блокуудыг бол ингэж харах. Дараа нь энэ ордер блок яаж хамгаалсан хараарай. Тэ. Хамгаалсараа эцсийн байдлаар энэ нөхрийг ирээд авч штт тийм үү. Энэ ордер блок бол өөрөө ингээд. За ордер блок гэдэг бол өөрөө тийм. За тэгээд ер нь штэ одоо бид нэр түрүүн хэлсэнчлэн энэ хөдөлгөөн гэдэг чинь ордер блок гэдэг чинь өөрөө уналт төсөлтийн retracement болгон өөрөө ордер блок болох юм байна гэдгийг л хэлсэн шүү дээ. Хааш өслөө ингээд дуслаа. За тэгвэл энэ нэг ингээд нэг доошо тренд явсан энэ хөдөлгөөн байгаа бол бид нэр юу харах вэ гэхээр энэ range-уд заяа. Энэ range-уд өөрөө
ямар нэгэн байдлаар order block гэдэг зүйлийг үүсгэнэ. Ямар нэгэн байдлаар order block гэдэг зүйлийг үүсгэнэ. За энэ болохоор бид дараа нь үзэх mitigation байна. Mitigation байна. За магадгүй ханш ингээд өсч орч ирээ те. Өсч орч ирээд буцаад иш орчичод ингэ явчих болно шүү дээ. Тийм үү? Бид нар яг бидний үзсэн order block ер нь л доор үсээд байгаа order block байгаа яриад шүү дээ те. За нэг ингэж үссэн order block. Ингээд яг энэ сүүлдийн доор үсээд байгаа. Тэгээ сүүлийн wave-ийг эвдээд их бээрээ эвдээд байгаа order block-ыг бид нар хүлээж байсан чинь хаш энэ order block-оо орж ирэхгүйгээр энэ өмнөх order block-оо орж явж болно шүү дээ, тийм үү? Тэ. Тэгэхээр order block гэдэг бол өөрөө юу хэлээд байна гэхээр яг тэр fair valuation буюу тодорхой нэг хүсэлт хийсэн бол түүнийгээ буцаж унж орж ирээд fair valuation хийгээд буцаж дэшээ өвдөж байгаа. Яг энэ гурвын нийлбэрийг ер нь бол order block болгоод байна л гэж бид нар ойлгочихсан юм. Яг энэ эдийн хөдөлгөөн. Эхний ээлжинд. За энэ fair value gap гэдэг чинь ер нь бол бид нэг яг юг тэ rebalance imbalance хийдэг гэдэг шиг тэгэл ойлгочихлоо. Бүгд эндээсээ ингээд салаалаад нэг нэгээр нэмээд тасаад явна гэсэн үг заяа. За тэгээ order block бол ерөнхийдөө тийм. Тэгээд заавал order block-ыг бид нэр заавал high time frame-ийн хөдөлгөөнүүд дээр заавал харах хэрэгтэй. Том цагийн liquidity авсан, том цагийн order block руу орж ирж байгаа. Тийм хөдөлгөөнүүдээр бид нэр харна гэсэн үг. Тэгээд мөн энэ дунд үүсэж байгаа эднэр болгон бүгд order block мөн. Энэ order block мөн, энэ order block мөн. Энэ яхнаас өөрөө order block мөн байх нь шүү дээ. Яагаад гэвэл дандаа өмнөх хөдөлгөөнөө дандаа их биеэр эвдээд байгаа. Өмнөх энэ уналтын талаагаа дандаа их биеэр эвдээд байгаа эднэр дандаа order block болж байгаа гэсэн үг. За order block болсон. Энд яасан энэ шалгагдсан байна да. Энэ order block болсон. Энэ ла энийг эвдээд order block болгох чинь тийм үү? Дараа нь яаж хаач унж орж ийшээ шалгаж чинь. Тэгвэл бүгдээрээ энийг ингээд заа энийг яг ингээ гоё нэг зураад үзье л та. Энийг бүгдээрээ шүү дээ. Энийг 5 минут дээр шүү дээ хараад үзье. Энэ 5 минут дээр хараад үзье. За 5 минутаар хараад үзсэн чинь байна шүү дээ. За энэ жоохон өөр зураг юу жоохон өөрөж магадгүй сая. Гэхдээ өдөр яг ингээд юуг нь хараад үз. Энийг лайнер хараад үз. За лайнер харсан чи яаж ин ханш? Эндээс энэ хоёрын хооронд юу гэж ийн өөрөө? Ханш хүчтэй өссөн. За fair value gap орж ирлээ. Бишээ буцаад rebalance орж ирлээ. Тэгээд энэ үртлэгчүүд эндээс ханш ингээ эвдээ гараад ирсэн өмнөх хаяа. Тэгээд энэ өмнөх хаяа. Тэгвэл энэ өөрөө юу болж чинь range болж чинь тийм үү? Fair valuation хийсэн те. Тэгвэл энэ өөрөө юу болж чинь order block болж байгаа байхгүй ханш. Order block болж чинь гэсэн. Тэгээд дараа нь эндээс ханш гараад буцаж орж ирсэн шалгаад дахиад өсч чинь гэсэн. Тэгвэл энэ яг нь өөрөө order block болсон гэдэг санааг олон дэлгэхэд байгаа байхгүй. Тэгэхээр order block гэхээр ганц дангаас энэ candle-ыг хараад бид нэр энэ ч юу юм бэ те дараа шалгацсан юм уу гэж харахаас илүү яг эрг харсан чи дараа 1 цагийн энэ лама олон нарт орж хатгаа явсан байгаа байхгүй. Дараа мөн энийг хар. Уг нь бол ranger нь авах нь би нэр ингэ ranger нь хараад хөдөлгөөнө тодорхойлоод байвал зүгээр. Гэхдээ зарим үед range өөрөө бас дутагдaltaй тал байдаг. Зарим үед их биеэр нь хараад их бие нь бас ингээр гоё ажилтдаг үе байдаг. Гэтэл яг их биеэр нь авсан чи яг ингээд гоё ranger орж чи range-га 50% орж шалгаж байгаа үеч байдаг те. Тэгэхээр тухайн үед таад минь харж байгаа ерөнхийдөө бол яг хөдөлгөөнөө эхлээд бол ranger нь ойлгочихсан бүгдээрээ. Эхлээд ranger нь ханш бол ерөнхийдөө бол ингээд ийм range хөдөлгөөн хийгээд буцаж унаад те буцаж унаад тэгээд энэ range хийгээ буцаж унаад ингэ явд юм байна гэдгийг ойлгочих. За тэгвэл тэр тухайн үлдээж байгаа range бол ерөнхийдөө бол дандаа value gap байх нэ. За энэний болохоор яаж энэ дээр болохоор ерөнхийдөө бол range маань ийм жижигхэн байдалтай үссэн ба шүү дээ тийм үү. Тэгвэл энэ бол өөрөө order block мөн байна те. Ханш дээр сэтэллээ буцаж унж орж ирлээ. Order block-ын 50% шалгалаа буцаад өслөө. За тэгэнгүүт энэ бас өөрөөс order block. Энэ нөхөр. Одоохондоо зөвхөн бид order block гэдэг. Order block-ын өмнө бас зөндөө олон блокийнхоо өмнө зөндөө олон нэрнүүдийг заалган жоох юм байж байгаа. За өссөн. За тэгвэл энэ бас өөрөө ясна order block мөн байна. Энэ хоёр нөхрийг яаж чинь ханш хаана нэвтэж чинь. Энд нэвтэйгээр авц те. Order block мөн. За тэгсэн энэ болохоор яг order block fair value gap руу орж ханш явж чинь те.
За энд бас ерөөс order block орж ирээгүй. Энд яасан order block-оос орж ирж штэ хааш. Гэхдээ энэ order block-оос илүү дээр үлдээсэн fairly gap руу 50% орж шатгаа явж байна. За одоогийн ингээ харсан чи бас эн чинь өөр ингээд энэ өсөөд унжаага өссөн байгаа түл яг эндээс энэ өөр яаж юм бас ингээд order block болж. Тэ хааш өөр энийг ичиж шалгаад муу айдлын шалгаад ингээл хааш нь яваад байдаг ахна штэ тийм үү. Тэгэхээр order block гэдэг бол тийм ч амар хэцүү зүйл биш. Зүгээр л яг тухайн хөдөлгөөн дээр үүсгэж байгаа ер нь range-уудыг л бид нэр хэлээд байгаа гэсэн үг. Хүчтэй хөдөлгөөнд явж байгаа үүсэж байгаа range-уудыг. За range-уудыг хэлж байгаа шүү.